Гинтийн ослын улмаас бэртэл авч тэргэн цэртээ дараа нь суг таягтай өнгөрүүлсэн он жилүүдээ сэтгэлийн хатаар даван тулж өнөөдөр хоёр хөл дээрээ бац зогсож чадсан Батбаярыг Солонгосын эрүүл мэнд эмчилгээний аялал жуулчлалын VT Media компани хүмүүнлэгийн үн төлбөргүй эмчилгээнд урьжээ. Үндэ Монгол эмчлэх боломжтой өвчтөн байсан бол бид сонгохгүй байсан. Ийм болохоор Монголд эмчлэх боломжгүй гэсэн өвчтөнд өөрсдийн зүгээс эмчилгээ хийж өгснөөрөө илүү үр дүнтэй ажил болно гэдэг үүднээс бид Батбаярыг сонгосон юм. Маргааш өглөө 10 цаг тагалгааны өдөр гэдэг баг зэрэг сандарч ил байна. Тэгтээ бас баяртай байна. Батбаяр усалд орсныхаа дараа 5 удаа хагалгаанд орж байж, энэ удаагийн Сожин суу эмчийн хийх хагалгаа бол түүний хувьд 6 дахь хагалгаа. Орчин үеийн өндөр технологи хөгжсөн дээрээс нь чадварлаг эмчийн удирдлаганд ор хийх хагалгаа 4 цаг орчим үргэлжлэх хэдий ч үр дүн 6 сарын дараа бүрэн итгэж дууслаа түүнд мэдэгдэхгүй. Гэхдээ 7-8 жил хөл дээрээ босхын төлөө тэмцсэн Батбаярт 6 сар гэдэг бол богино хугацаа. Батбаярын бас нэг давуу тал нь англи хэлтэй учраас солонгос хэлний орчуулагчийн тусламжгүйгээр эмч сувлагчтай төвөггүй ойлголцсон. Баг зэрэг сандарч байна. Тэгтээ тайван байна. Тэгтээ санаа маш өндөр байна. Хаалгаанд орсны дараа юу ямар хөө болох болоо гэж юу гэж бодчих. Мэдээж хуучнаасаа дээр болно гэж итгэлтэй байгаа. Дээр алхдаг болно гэж бодож байгаа. Хийж чаддгүй нүүдээс зарим нэг нь хийж чаддаг болно гэж бодож байгаа. Өөрөө айгүй ихтгэлтэй байгаа л тийм айгүй баяртай. Тэгтэл цаанаа бол бас нэг жоохон айц байгаа тийм. Тэгтэл айгүй ихтгэлтэй ер нь айгүй тайван барьцангав. Анхны цэгийг ингээд батхад айгүй амар идэх гэхгүй юу? Ингээд хоёр хөл дээрээ босоод ямар ч таяггүйгээр ингээд мэдгүй хүн харахад бол нэг анзаардах байхгүй юу. Нэг юм давгалж болохгүй. Тэгээ мэдгүй хүн болохоор зэрэг ингээд манай нөхөр юм гөрөвтэй мөрөвтэй гэдэг юм тэгэхээр гайхацдаг байхгүй юу. Хөл муутай гэдэг. Тэгээд зүгээр л яваад шүү дээ тэгэддэг байхгүй юу. Тэрнээс нь би айгүйх бахархтай энэ бол өөрийнх нь ингээд айгүйх тэнцтэй хүч. Манай хөөрөө ингээд айгуу сэтгэлийн тэнхлээд амар юм тэнцэгч ерөөсөн. Ямар ч юмд ингээд айгуу тууштай бууж өгдөг байхгүй юу. Тэгээ яг тэр чанар нь бол энэ дээр станд айгуух ингээд өөрийн ийм байдалд хүрэхэд бол нөлөөс. Хамгийн хэцүү хаалгаан тэр нөгөө гуйнаас нь арьс мах суд савж хөлний энэ доторхлын юм нөхөөс хийсэн тэр нь хамгийн хэцүү хаалгаа. Тэрнээс олоод ерөн хөлөө тайруулна гэжсэн байхгүй юу Америк. Гэхдээ энэ эмчилгээ бас бүр тэр алгын хүнд тохиолддоггүй тийм аз бүтээл тохиолдсон гэж би боддог байхгүй юу. Баярлаад байгаа байхгүй юу. Хэрвээ өвчнөдөө бууж хөл юм бол хизээч тэр хүн өвчнөд авчихдаггүй. Өвчнөөс хөрөөд тэмцээд хизээд би эрүүл болно гэдэг тийм итгэл үнэмшилтэй. Тэгж тэмцэж чадгал юм бол хажууд нь байгаа хүмүүс нь ч гэсэн тэр хүнийг бас тэгж дэмжиж хизээч өвчтэй хүнтэй харьцаж гин гэж харьцаж ерөөсөө болохгүй. Дандаа л тэр хүнийг эрүүл сайхан саруул бид нартай адилхан гэдгээр л хандж авахгүй бол ийм хүмүүс чинь сэтгэл нь айгүй эмзэг байдаг те юмыг айгүй өөнтгч хүлээж авдаг.
Тийм болохоор зэрэг хизээч тийм хандлага гарахгүйгээр тэр хүнтэй хамт тэнцээр тэр өвчнийг даван туулах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тийм хүмүүст бол хэлэхэд хизээ нэгэн цагт ийм аз ирнэ танаас бүгдээрээ идэгнэ л гэж. Бидний сайхан эрүүл амьдралыг буцааж өгж байгаа, бэлэлж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Ханыхаа амьдралын төлөө уйггүй тэмцэгч чанараар нь бахархаж хайрладаг цэн чаргалаар бидэж бас бахархаж байлаа. Амьдралыг нь сорьсон хүн давааг энэ бүсгүйд торолгүй давж, хандаа төшөг тулгуур нь болж хамтдаа ухтах он жилүүдийг баяр жаргалаар дүүрэн ухтахаар яарч байгааг нь ч ойлгож байлаа. Бид Батбаярын гэргийг орчуулагчтай нь үлдээгээд энэ гэр бүлд ирээдүйн олон жаргалтай өдрийг бэлгэлэхэд хамгийн гол үүрэгтэй ажилласан Гоён хотод эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэн ажилладаг BT Medic компаниг сурвалжлахаар явсан юм. Гоён хотод хэмжээгээр Elsan Peg эмнэлэгтэй адил 5 том эмнэлэг, эрүүл мэндийн эмчилгээ эрхэлдэг 1000 гаруй эмнэлэг бий. Орос, Хятад, Монгол улсаас эрүүл мэндийн үйлчилгээ авах хүсэлтэй олон зуун иргэд энэ компаниар дамжуулан Гоён хотын эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож хүссэн үйлчилгээгээ авдаг байна. Монгол улсын эрүүл мэндийн яам манай Гоён хоттой 2013 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Монгол улсын Улаанбаатар хот, Буян хоттой байнгын найрсаг хамтын ажиллагаатай байж үр дүнд нь Монголын иргэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ авч амьдралаа баяр жаргалаар гэрэлтүүлж байгаасаа гэсэн зорилгын үднээс бид 2013 оны 7 дугаар сараас хүмүүнлэгийн эмчилгээний төслөө эхлүүлсэн юм. Цаашдаа ч Монгол улс Буян хотын найрсаг хамтын харилцаанд манай BT Medic компанийн үүрэг их байх болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Манай Гоён хотод улсдаа тэргүүлэх зэргийн эмнэлгүүд олон бий. Хорт хавдрын үндэсний төв, Elsan Peg эмнэлэг, Myeonji эмнэлэг, Түнгүү гэх сургуулийн эмнэлэг. Мөн тэр дундаа хамгийн том эмнэлэг нь Elsan Peg эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани хотынхоо шилдэг эмнэлгүүдтэй хамтран Монголоос эмчлүүлэхээр ирсэн хүмүүст эмчилгээний таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхээр хичээн ажилладаг хамт олон юм. Эрүүл мэндийн эмчилгээний аялал жуулчлалын BT Medic компанид өнөөдөр Солонгос суралцж төгссөн Монгол, Орос, Хятад залуус ажиллаж байна. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд энэ бол чухал давуу тал. Тэдний нэг нь манай хүмүүнлэгийн эмчилгээний туршид орчуулагч координатороор ажилласан Цэрэн Дулан байлаа. Ер нь бол ингээд сайн санааны энэ үн төлбөргүй эмчилгээ хийхэд бол бид нарт эмчлүүлэгч хүнээ олоход бол хамгийн эхлээд нэлээд хэцүү байсан л да. Нэгдүгээрт бол хүмүүсээ одоо яаж олох вэ? Маш богино хугацаанд ямар хүмүүнийг одоо сонгож авах вэ гэдэг тал дээр бол нэлээд нар санаа зовж байсан. Тэгэхэд интернетээр ингээд эмчлүүлэгч хүнийг хайхад бол үн төлбөргүй эмчилгээнд маань хандаж эмчлүүлэх хүсэлтэй нэлээд олон хүмүүс бид нарт хандсан л да. Тэгээд ийм олон хүнийг бид нэр бол бүгдийг нь үндэ бол бүгдийг нь эмчлээд өгөх тийм сайн сэтгэл байсан. Гэвч Монгол улсын иргэн нэг л хүнд хийх ёстой учраас бид нар яах ч аргагүй нэг л хүнийг сонгосон л тоо. Гэтэ энэ олон хүмүүсийн материалтай үзэж танилцаад яг эмчлүүлэгчийг эмчлэх хүнийг бол манай хагалгааг одоо бие дааж гардаж авах Гоён хотын Elsan Peg эмнэлгийн дарга маань эмч өөрөө одоо эмчлүүлэгч Батбаярыг өөрөө сонгож хийсэн байгаа юм аа. Яагаад гэвэл манай Elsan Peg эмнэлгийн дарга маань өөрөө ясны гэмтэл буюу одоо тэр тусмаа шагаан гэмтэлээр нэлээд мэрэгшсэн маш өндөр чадвартай мэрэгжлийн эмч юм. Тийм болохоор эмч маань өөрөө мэрэгжлийнхэн дагуу одоо яг ингээд гардаж авах энэ хүн маань яг мөн байна гэдээ Батбаяр эмчлүүлэгчийг сонгож авч эмчилгээ хийж хагалгаа хийхээр болсон. BT Medic компани Солонгос улсад эмчлүүлэх хүсэлтэд иргэдэд виз, зочдуудл, эмчилгээ эмнэлэг сонгох, мэргэжлийн орчуулагч, зааварлагчаар хангах гэд эмчлүүлэгчид шаардлагатай бүхий л үйлчилгээг санал болгож хамтран ажилладаг байна. BT Medic компанитай хамтран ажилладаг OKEMS арьс гоо сайхны эмнэлэг нь үйл ажиллагаагаараа цар хүрээгээрээ Солонгостой тэргүүлэх зэргийн эмнэлгүүдийн нэг. Энд Орос, Монгол, Хятад, Малайз, Тайланд зэрэг улсаас эмчлүүлэгчид ирж үйлчлүүлж байна.
ОКМ сэмлэгт зөвхөн арьсны гоо заслын үйлчилгээ үзүүлээ зогсохгүй, арьсны хавдар, нөсөө тол барилгаж, ус халзарсан үед ус шилжүүлэн суулгах эмчилгээг бас хийдэг байна. Эмнэлгийн дарга Жуухан Рэ Азда нэр хүндтэй арьс гоо заслын эмч нарын нэг юм. Манай эмнэлэгт ихэнхдээ дундаж хижээл насныхан ирж суларсан арьсыг чангаруулах мис ажилбар болон ус халзралтын эмчилгээ хийлгэдэг. Нас ахихан хэрээр арьс унжиж сулардаг. Тэр хэрээр энд өөх хийх хоригдлагддаг. Тиймээс бид өөхийг хайлуулж, арьс чангаруулах үүднээс энэ хэсэгт арьсан дор лазераар өөхийг хайлуулж, арьсыг нь чангаруулж өгснөөр 1-2 сарын дараа гэхэд арьс аяндаа чангарч эхэлдэг юм. Энэ арга бол орчин үеийн дэвшилтэй технологийн үр дүн. Арьс гэдэг маань хэдийгээр хөгшөрсөн ч гэсэн өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай байдаг. Тийм болохоор хөгшөрсөн арьс ч гэсэн гоо сайхны эмчилгээний дараа дахин төлжөж эхэлдэг. Өдийг хүртэл арьс арчилгаанд анхаарал хандуулаагүй юм чинь эмчилгээ авсан ч үр дүнгүй гэсэн бодол монголчуудын дунд их байдаг нь буруу ойлголт. Оройтсон ч гэсэн эмчилгээ сайн хийлгвэл сайн сайхан арьстай болох бүх талын боломж нээлттэй байгаа гэдгийг хэлэх зүйтэй. ОКМ арьс гоо сайхны эмнэлэг олон улсын үйлчлүүлэгчдийн хүлээн авдаг давуу тал дээр түшиглэн олон жилийн судалгааны явцад шинэ төрлийн гоо сайхны тосыг гаргаа авсан байна. Хүний арьсны хөгшрөлтийг саарамжуулах үйлчилгээтэй энэ тос нь өнөөдөр Солонгост эрэлт ихтэй бүтээгдэхүүн болжээ. Бидний дараагийн утсан эмнэлэг бол Инжи их сургуулийн Харьяа Сагванаму шүдний эмнэлэг байлаа. Энэ эмнэлэг имплант шүдний тасаг, мис ажилбарын тасаг, эрэг нүрийн тасаг гэх мэт 7 том тасагтай. Солонгостой төдийгүй дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Сагванаму шүдний эмнэлэгт ихэвчлэн Орос, Хятад, Монгол улсаас үйлчлүүлэгчид ирдэг байна. Имплант шүд гэдэг нь эрүүний ясанд язаар суулган хиймэл шүд хийх технологи. Манай эмнэлэг 2000 оноос эхлэн ийм төрлийн эмчилгээ хийж байна. Солонгос хүний шүд амны эрүүл ахуй харьцангуй сайжирч байгаа. Хүний эрүүл явахыг хүндсэн шүд байдаг учраас манай эрүүл мэндийн ам улсын хэмжээнд төрөл бүрийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулсны дүнд өнөөдөр Солонгост шүдний хорхойтой, шүдний өвчтэй хүмүүс бараг байхгүй гэж итгэлтэй хэлж чадна. Гадаадаас ирж байгаа үйлчлүүлэгчид ихэнхдээ имплант шүд хийлгэдэг юм. Манай эмнэлэг хийсэн шүдэндээ дор хаяж 10 жилийн баталгаа өгдөг учраас хамгийн найдвартай эмчилгээнд тооцогдож байгаа. Монгол улсын тухайд шүдний өвчлөл харьцангуй их гэж сонссон. Шүдээ хайрлаж, цаг тухайд нь эмчлүүлж, эрүүл сайхан явах нөхцөл бололцоогоо өөртөө хангаж өгч байгаарай гэж зөвлөх байна да. 잘 끝났고요. 암질다 왔다. 잘 그 수술할 내용이 워낙 많다 보니까 예상 시간보다 조금 더 걸렸어요. хаалгаамаа нэлээд хэд хэдэн хаалгаан дээр ажилласан болохоор одоо үндсэн төлөвлөжсэн цагаасаа илүү хугацаа болчихсон. 수술 도중에 뭐 특별한 문제는 없었고. хаалгааны явцад бол ямар нэгэн асуудал гараагүй. Мэдрэлийн судсыг нь аль болох ингэж суллаж өгөх талаас нь бодчихсон. Тэгээд хагалгаа амжилттай болжээ. Бат хоёрын хагалгааг удирдан хийсэн Элсанбек эмнэлгийн дарга мис засалт соо эмч. Гэргээд нь хагалгааны явц болоод хагалгааны дараах асархаа савилгааг хэрхэн хийх тухай нарийн зөвлөлөө. Хөл бол хүний тулгуур хэрэгтэн учир нарийн мис ажилбар хийж түүний дахин баталгаажуулахын тулд хагалгааны дараах рентген зургийн өрөө рүү эмчлүүлэгчийг авч явлаа. Эмнэлгийн багаж танууд хөрөмж ерөнхийдөө автоматжуулсан системд шилжсэн тул хөлний зургийг маш наривчлалтай тоон технологийн аппаратаар шинжилэн авч байна. Хагалгааны өмнө авсан зурагтайгаа харьцуулж харахын тулд энэхүү шинжилгээг зайлшгүй дахин хийх шаардлагатай.
Нилээд олон цагийн хүндхэн хагалгааг амжилтад авсан Батбаярыг зургийн камер сурвалжлагчдын хөлөөс түр хол байлгах эмчийн шийдвэр гарчээ. Бид энэ хооронд ерөнхий эмчийн үзлэг хүртэл зүгээр хүлээж суулгүй. Илсан Б гэмлэгийн ерөнхий шинжилгээний тасгийн үйл ажиллагааг сонирхохоор боллоо. Илсан Б гэмлэгээр үйлчлүүлэгчдийн хамгийн түрүүнд ирдэг тасаг бол ерөнхий эмчилгээний тасаг. Энэ тасагт цусны шинжилгээ, эмэгтэйчүүд ясны сэргэжилтийн хэмжээг тогтоох, нүдний иж бүрдэл шинжилгээ, чих, хамар хоолой, ходоод бүдүүн гидсний гэд нийт 13 төрлийн нарийн шинжилгээг өгч болно. Ерөнхий шинжилгээ хамгийн түрүүнд цусны шинжилгээнээс эхэлдэг байна. Цусны шинжилгээний дараагаар энэ өрөөнд биеийн жин, өндөр, цусны даралт, нүдний шинжилгээ хийдэг. Энэ лабораторид цус, шээс, өтгөн зэрэг бүх төрлийн шинжилгээнүүдийг маш нарийн үзүүлэлтээр уншилдаг байна. Харин энд байгаа аппаратууд дархлааны шинжилгээ авдаг төхөөрөмжүүд гэнэ. Энэ тасгийн хүний биеийн ерөнхий шинжилгээ хийх зориулалтаа бүхий л танд төхөөрөмжүүд нь хамгийн орчин үеийн автомат удирдлага бүхий наривчлсан үзүүлэлттэй гэдгээр Илсан Б гэмлэгийн нэрийн хуудас болжээ. Бидний анхаарлыг татсан дараагийн нэг тасаг бол бөөрийн гемодиализийн тасаг байлаа. Манай эмнэлгүүдэд бөөрийн гемодиализийн аппарат буюу ус цэвэршүүлэх систем хүрэлцээгүй улмаас хэдэн зуун хүн өхөл амьдралын зааг дээр өдөр хоногийг өнгөрөөж байдаг. Диализийн аппарат бол бөөрийн дутагдaltaй буюу өвчин төгсгөлийн шатанда орсон хүмүүсийн амьдралыг аврах, амьдрах хугацааг нь урсгах эмчилгээний арга. Өөрөөр хэлбэл бөөрийн өвчтэй хүний биеэс ялгаруулж чадахгүй байгаа хортой байдис бүхий цусыг өвчтний биеэс ялгаруулж шүүж цэвэрлээд буцааж өвчтний биед нь юулж өгдөг эмчилгээний арга юм. Илсан Б гэмлэгт диализийн аппарат 50 ширхэг ажиллаж байгааг нь тоног төхөөрөмж хүрэлцээтэй байдгаас ч тэрөө Солонгост бөөрийн дутагдал өвчин харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ. Anything different from I expected kind of heavy on my. Эхүүдийн 16 цагт эмнэлгийн дараагаар соожинс уймч хуваарьт үзлэхийнхээ дагуу өвчтнөө иргэн ирлээ. Хагалгааны дараа богино хугацаанд сэргсэн Батбаярыг хараад хүнд хагалгааг амжилтад авч гарсанд талархан өглөөний хагалгааны явцыг нэгнийгэнгүй тайлбарлаж өгсөн юм. Сити зургийн хариун дээр тулгуурлаад өмнө ярилцаж тогтсны дагуу зүүн хөлд дурангийн хагалгаа хийж тавхай шилбэний ясны хооронд хуйнд байгаа бударсан ясны хэлтэрхийг цэвэрлэж авснаа дуулгасан юм. Уян тогтсон ясны хэлтэрхийнээс болоод зүүн хөл хөдөлгөөнгүй хөшөнгө байсан бол энэ хагалгааны дараа зүүн хөл нь өмнөхөөс хавьгүй чөлөөтэй хөдлөх боломжтой хэлж байсан юм. Мөн баруун хөлний 3 хурууны мэдрэлийг суллах ажилбар хийснээр хөлийн хуруунууд хумигдсан байдлаасаа тэгшэрч хэвийн хэмжээнд хөдөлгөөнд орох боломжтой гэж мөн дуулгалаа. Өчигдөр дөнгөж хагалгаанаас гараад нэлээд зовиртой байсан л да. Харин одоо тэрэгэнцэр дээр суугаад чөлөөтөө явж болохоор хэмжээний зовир нь нэлээд буурсныг харахад хурдан эдгэрч байна гэж үзэж байна. Хоол ундандаа ч их сайн байгаа болохоор хурдан эдгэрэх янзтай байна. Гадаад эмчлүүлэгч ч гэсэн тэр дундаа монгол хүн болоод ч тэрүү Солонгос үндэстэндээ нилээд төстэй болохоор бидэнд бас харьцахад ойр дотн байлаа л да. Цаашдаа ч гэсэн монгол эмчлүүлэгч нар ирвэл бид улам илүү сайн хандаж чадна гэж итгэж байна. Сайн санааны эмчилгээний зардлыг гаргахад хамтран ажилласан Гоян хотын захиргааг төлөөлж энэ өдөр Гоян хотын бүтээн босголт хөгжлийн хилцээний дарга Юн Сонгсон Батбаярыг ирэхээр ирлээ. 잘 많이 났어요. 우리 바트바이어로 원래 직업이 뭔가요? Батбаяр маань ямар мэргэжилтэй вэ?
барилгын зургийн техникч Кэт Кат. Кэт гэдэг юм бол манайтай ер нь нэлээд төстэй мэрэгчлээ юм байна. Би ч гэсэн барилгын инженерийн мэрэгчлээ. Гуян хот ч гэсэн үзэж харах сайхан зүйлүүд ихтэй болохоор сайн харж судлаад уцаарай. Ер нь бол барилгаар мэрэгчлэн л дээ. Кинтекс барилгыг барьсан. Мөн хотын төвийн нэгдсэн спортын зохицуулбар барилгыг барьсан. Өвлийн тоглолтын театрыг барьлаа. Дараа хизээ нэгэн цагт барилгын салбарт хамтарч ажиллах санд хүсэл байвал хизээл бол хизээ бидэнтэй холбогдорой. Би бас Монголд хэд хэдэн удаа очиж байсан л да. Тэр үед Улаанбаатарт орон сууцны барилгажилт бүтээн байгуулалт өрнөж байсан санаанд байдгийн. Боломж гарвал Гуян хот барилгын тал дээр Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байна. Мэргэжил нэгтэй хоёрын яриа нэлээд урт үргэлжилсэн юм. Хотын төлөөлөлт зохион байгуулалт, өнгө үзэмжний тухайд Улаанбаатар хот болон Гоян хотын нийтлэг хэв шинж хийгээд орчин үеийн хотын төлөөлөлтийн тухай гэд өргөн сэдвээр ярилцсан юм. Юун сансан дарга Улаанбаатар хотод хэд хэдэн удаа айлчлан ирж байсан тул манай хотын тухай мэдээлэл ойлголт хангалттай байснаас ч тэрөө шинэ Улаанбаатарыг хэрхэн төлөөлөж нэгтгэрлийг яаж саармжуулж болох тухайч мөн санаачлага дэвшүүлэн ярилцлаа. Эмчилгээний бүхэл талаар өндөр хөгжсөн болохоор Гуян хот нь гадаад эмчлүүлэгч нарыг оруулж ирэх тал дээр хамгийн төвлөрсөн хот юм а. Одоогийн байдлаар Гуян хотын нийт хүн ам өнгөрсөн оны сүүлийн байдлаар нийтдээ 1 сая орчим байдаг. Элсам П гэмлэгийн дайтай том эмнэлэг 5 байдгаас манай Гуян хотод Элсам П гэмлэг, Хортгавдрын үндэсний төв, Элсан эмнэлэг, Тунгуг их сургуулийн эмнэлэг, Мёнж эмнэлэг гэх мэт том эмнэлгүүд байна. Мөн бусад жижиг дунд эмнэлгүүд олон байдаг. Гуян хотод байдаг эрүүл мэндийн байгууллагууд нь Сөүлд байдаг эрүүл мэндийн байгууллагуудтай байнгын холбоотой байдаг болохоор Гуян хотын эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн эмчлүүлэгч нар сэтгэл хангалуун байдаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгос улс ангаахын шинжлэх ухааны салбарт олсон олд амжилт дээрээ тулгуурлан эдийн засгийнхаа нэгэн чухал салбарыг эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар болохыг тодорхойлжээ. Тийм ч учраас улсаас бодлоготойгоор дахин төлөвлөлт хийж Гоян хотыг эрүүл мэндийн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж эхэлсэн юм. Гуян хот нь хот суурин газар төдийгүй газар тариалангийн бүс багтсан хот юм. Дээрвч хүн ам цөөтэй ялангуяа Элсам П гэмлэгийн байрлаж байгаа Элсам бүс нутаг бол засгийн газраас 1-2 дугаар шинэ хот төлөвлөлтөнд орсон газар юм. Тийм болохоор энд Элсанд л гэхэд 450 мянга. Хуажон бүс нутагт гэхэд орон сууцны хорооллууд өсөж байна. Тэнд ногоон бүсийн нутаг болгосон болохоор одоохондоо байгалаараа хүний гар хүрээгүй байгаа. Нэгдхийд хэлэхэд бол одоогийн байдлаар яг хөгжүүлэх тэр цаг үедээ хот төлөвлөлтийг хийж чадсан. Засгийн газраас өдөрдөн чиглүүлээд зам тээврийг харгалзаж үзээд зам засвар орон сууцны барилгажилт хийсэн болохоор харьцангуй төлөвлөгөөт хот юм. Гуян хот маань эртнээс Монгол улстай харилцаатай байсаар ирсэн. Одоогийн байдлаар Гуян хот маань 4 дахь жилдээ Дундгой аймагт мод тарих суулгах ажлыг зохион байгуулад байгаа бөгөөд жил бүр 10 гектар га газар мод суулгаад байна. Гуян хотын ойг байгуулж байгаа ба Дундгой аймагт салхи шуурганаас хамгаалах үйлчилгээтэй ойг барьж байна. Дундгой аймагч гэсэн өөрсдөө мод их тарьцгааж байгаа. Гоян хотын захиргаа сайн санааны хүмүүнлэгийн эмчилгээнд оролцож байгаа нь зөвхөн энэ удаагийнх биш гин. Хотоо ангаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн олд амжилт, шинэ техник технологи, эмч нарын ур чадвар хүмүүнлэгийн үйлсээ сурталчлах зорилгоор Монгол улсаас цөөнгүй хүнийг сайн санааны үн төлбөргүй эмчилгээнд хамруулж байж. Зөвхөн компани ашигын төлөө гэлгүүгээр эдийн засгийн хувьд боломжгүй Монгол өвчтөнд жилдээ 2-3 удаа үн төлбөргүй эмчилгээ хийх хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Жишээ нь Солонгосын зүрхний төвтэй хамтраад тухайн улсад зүрхний мэс заслын эмч нарын баг бүрэлдэхүүнийг урьж ирүүлээд 1 жилийн турш дадлагаар авч ажиллуулж байсан удаач бий. Өвчин зовлонгүй амьдрах, мөнгө байхгүй дээ эмчлүүлж чадахгүй байгаа хүн байхгүй төлөө. Зөвхөн манай улсад ч биш өөр аль ч улс оронд өвчнөдөө шанаж буй хүн байхгүй байгаасаа гэдэг бол бидний гол зорилго юм аа. 수고하셨습니다. 예, 수고하셨습니다. 예, 수고했어요. 예, 예.
Батбаяр энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа эх орондоо ирсэн юм. За өнөөдөр чинь хагалгаа хэсгнээс хойш 2 сар гаруй хугацаа болсон байна. Тэгээд анх хэрэгтээ бол тэрэгэн дээр ирсэн. Тэрэгэн дээр одоо хүртэл 2 сар болоод 2 сарын хугацаанд 7 хоногийн өмнөөс таягтай явж эхэлж байна. 2 суг таягтай. Хурдан хугацаанд би өөрийгөө босоо явчлаа гэж ойлгож байгаа. Өмнө нь хагалгаа хэлгээд бол нэг 6 сарын дараа босч ирсэн. Одоо нэг 2 сар болоод би 2 суг таягтай босоод явчихж байна. Гэхдээ хөнгөн явж байгаа. Тэгэхээр их л үр дүнтэй байна л гэж ойлгож байгаа. Тэг гипстэй ахт бол таягтай явж чадахгүйсэн шүү. Энэ юу нэг ихний үед бас нөгөө таяхан дээр болчих амар сэтгэлээр унсан шүү. Тэгсэн шүү дээ. Босчоод чадахгүй шүү дээ. Сар гарна сэтгэл босчихсон шүү дээ. Оо тэгэл өдөр жингээ ингээл оролдчихд шүү дээ. Тэгээ гайгүй. Тэгээ ихний үед хоёлаа өрөөнд ангилтай. Оройд жоохон. Зөндөө ингээд нэг тайгаа ангиж чагаад явж үзнэ. Ингэж гэл их баярсан л да. Ямаадтай тохиолдол бол тэр болгон тохиолдод байхгүй юм чинь. Тэгэл одоо ашгүй нэг хөлтэй болох юм даа гэж баярлал. Их л баяртай байна. Өрхийн эмчтэн л их баярлсан. Өрхийн эмэнд одоо муугийн миний мөвчтэй хөхт байдаг гэдгийг мэдээж өөрийнх нь тарихынд одоо нэг юм хүн байдсан шүүгээ санаа зовж байдаг. Тэгээ тэрнийхээ төлөө өргөл бас бодож байдаг учраас л цаанаас тийм юу өрхлөр тэгэл ийм шагааны гэмтэлтэй хүмүүс байна уу гэхлээр зөвхөн манай нэг хүүхд хүн байдсан гэж ингэж хэлж яаж өгсөн. Өрхийн эмчт нь бол үнэхээр их баярлж байгаа. Тэгээд тэр солонгосын эмчнэр ч гэсэн их баярлж ил байна. Одоо аваас одоо энэ гэмтэд нэлээд хэдэн жил болчихлоо шүү дээ. 7-8 жил болчихсон. Дараа одоо эмчилж ингээд засвар хийж болно. Эмчилж болно гэж ингэж хэлээд аваачаад ингээд эмчилж байгаад нь туйлын их баяртай байна. Хагалгаа хийлгэснээс хойш 3 сарын дараа суух таягтай явж болно. Хагалгаа хийлгэснээс хойш 3 сарын дараа суух таягтай явж болно. Түүнээс хойш дахин 3 сарын дараа гэхэд 2 хөл нь бүрэн итгэж дуусна гэж Сожин сүв эмч Батбаяр зөвлөсөн боловч тэрээр өвчин завирна богино хугацаанд арилсан тул хөл дээрээ босхийг яарсны хугацаанаасаа сар гарны өмнө ийхүү таяган дээрээ босжээ. Тэгээд энэ бүх хагалгаа хийх боломж бололцоог олгосон манай өрхийн хоёр эмч мөн хорон дарга за мөн BT Media гэдэг тэр эмчилгээний аялал жуулчлалын байгууллага мөн тэр Elsan Pack гэдэг эмнэлэг мөн Гоён хотын захиргаа мөн би өөрийн ажлын газрынхаа удирдлага хамт олон мөн эхнэрийн манай ажлын газрын удирдлага хамт олон бас маш их талархснаа бас энэ агшныг заримдуулаад хэлмээр байна. Тэгээд тэдгээр хүмүүст би маш их баярлж явдаг шүү. Маш их баярлалаа гэж хэлээ. Аимшиг тослоос хойш 8 жилийн дараа Батбаярт дахин хөл дээрээ эрүүл саруул босох итгэл найдварыг өгсөн. Elsan Pack эмнэлгийн эмч хамт олонд тэр тусмаа сайн санааны хүмүүнлэгийн эмчилгээ хийлгэх санаачлаг гаргасан Солонгосын Гоян хотын эрүүл мэнд аялал жуулчлалын BT Media компанийн хамт олонд Монголын нэгэн гэр бүлд аз жаргал эрүүл сайхан амьдралыг бэлгэсэнд дахин талархал илэрхийлээ. Хүний сэтгэлийн гэрэл гэдэг юутай илчтэй бас шидтэй байдгийг бид энэхүү нэвтрүүлгээр үзэгч танаа харуулахыг зарсан минь.